Японы засаг дарга, нэг хотын засаг дарга. Нэлээд том бас улс төрийн албан тушаал хаштаг энэ бүсгүй 42 настай юм байна. Тэгэд энэ нэг болохгүй сэдвт нэр холбогдоод байгаа юм байна. Бол Shakira, Jennifer Lopez хоёроос одоо хойш анхны гэх юм уу ер нь эрэгтэй тэгээд 100% латин хэл дээр уран бүтээлээ туйрвдаг. Анхны уран бүтээлч одоо Америкийн нэгдсэн улсын одоо тэр хөлбөмбөгийн авчлах Super Bowl гэдэг ивэнтийг одоо half time show-н дээр тоглоход болж байгаа гэдэг. За сайн байцгаана уу? UA Entertainment-аас бэлдэж байгаа. Цоошин нэвтрүүлэг Тэр Энд гэдэг нэвтрүүлэг эхлэх гэж байна. За Тэр Энд нэвтрүүлгийг хөтлөгч Аргун миний бие болон хөтлөгч Батсүхнэр хамтран хүргэх гэж байна. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. Чамагч одоо яг нэрээр нь дуудаж байна. За өдрийн мэнд Шаги гэж нэрлэдэг манай Шаги. За бид хоёр манай өнөөдрийн нэвтрүүлэгтээ Канадын алдартай амин димийн одоо бүрдэл брэнд Джеймсон хамтран ажиллаж байгаа. Эцэг амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Джеймсон Пренато Канадын амин дэм ажиллаж байгаа. За бид хоёр өнгөрсөн 7 хоногт хамгийн их халуун байсан дэлхийд даяараас хамгийн их анхаарлын төвдөөсөн сэдвүүдийг 7 хоногор нь базах гэж оролдсон тий. Тэгээ ер нь урлаг, спорт, соёлын салбарын мэдээллүүдийг илүү голчлоё гэж хоорондоо тохирсон байгаа. За ямар сэдвээс эхлэх вэ? Чамаас эхлэх үү? За надаас эхлэх үү. За би олон улсын юунуудыг нэлээд шүүлээ. Тэгээд хамгийн их өнгөрсөн 7 хоногт хандлт өндөртэй байгаа бус нөгөө ер нь бол нэг ус зарим улсад бол чимээгүй л гэдэг. Нэг тийм онцгой сэдв гарч ирдэггүй. Зарим улсуудад бол нэг онцгой сэдв цойлж гарч ирдэг. За энэ удаагийн хамгийн онцгой сэдв одоо Японд байлаа гэж бид үгнэж байна. За Японд Акира Огава гэдэг хайлт нэг сая хайлттай байна. За сүүлийн 7 хоногийн турш нэг сая хайлттай гэдэг бол яалтчгүй энэ сэдв бол японочдын яг бүх хүмүүсийн л ярьж байгаа ярианы сэдв болох гэдэг юм л да. Акира Огаваг сонсчихсан уу? Үгүй. За Акира Огава гэдэг энэ одоо улс төрч юм байна. Эмэгтэй хүн. Акира Огава бол гэр бүлтэй. За тэгэд Японы за би одоо хотын нэрийг хэлж өгнө. Японы засаг дарга. Нэг хотын засаг дарга. Нэлээд том бас улс төрийн албан тушаал хаштаг энэ бүсгүй 42 настай юм байна. Тэгэд энэ нэг болохгүй сэдвт нэр холбогдоод байгаа юм байна. Яасан бэ гэсэн чинь одоо өөрийнхөө яг доор ажилладаг гэж. Яг доороо ажилладаг энэ хүнтэй хамт одоо Японд чинь манайхаар бол одоо өдрийн буудал гэдэг байлоо. Цагийн буудал. Цагийн буудалд одоо хидэн удаа орж гарч байгаа бичлэгүүд нь интернетээр тарсан. Орж гарч байгаа нь батлагдсан. За тэгээд Акира Огава бол өөрөө энийг одоо би зүгээр л зөвлөгөө авсан гэж. Би ерөөсөө тийм илүүдтэй байгаагүй. Япончууд бол өөрсдөө лов хотел гэж нэрлэдэг юм лээ. Хайрын буудал гэдэг. Манайхаар бол одоо цагийн буудал юм да. Одоо янз янзын буудалд юу их вэ? Нэг янз янзын юм хийдэг газар. Акира Огава гэдэг өндөр одоо алтан тушаалтай энэ эмэгтэй нэр холбогдоод байгаа юм билээ. За тэгээд надад энэ бас нэг сонирхолтой санагдсан энэ мэдээлэл яаж олдсон бэ гэдэг нь аягүй сонио. Японч их сонин газар юм аа. Ямар ч хамааралгүй нэг хүн нэг эмэгтэй нөхөр нь өөрийг нь араар тавиад иж магадгүй гэд хувийн мөрдөгч хөлссөн юм байна. Хувийн мөрдөгч хөлслөөд нөгөө хувийн мөрдөгч нь энэ тентхийн буудлуудын бичлэг үзэж хагаад өө энэ Акира Огава шүү дээ. Тэгээд Акира Огавагийн тэр бичлэгийг 16 минутын нэг бичлэгийг ингээд найзуудтай энэ Акира Огава хараа гэд харсан чинь тэрний явандаа ингээд интернетээр дараад тэгээ ерөөсөө хүн болгон баг Акира Огава бол одоо өөрийнхөө удирдлагын доор ажилладаг ажилтнтай нөгөө одоо доор нь ажилладаг эрэгтэй нь ядчих гэр бүлтэй болсон. За гэр бүлтэй юм хүнтэй 10 удаагийн яг одоо юун дээр бичлэгэн дээр баригдсан нь бол батлагдсан нь бол 10 удаагийн бичлэгээр одоо дэм бод юу гэх юм өдрийн бодол цагийн бодолд орж гарч байгаа нь баригдсан. Гэхдээ Акира Огава бол дахин би энэ хүнээс ингээд тэр чинь ингээд тайлбарлаж байгаанаас хөгжилтэй тайлбарлаад байгаа юм. Би энэ хүнээс ингээд зөвлөгөө авдаг юм аа тэгэхээр тийм тухтай газар байх хэрэгтэй гэдэг. Тийм тайлбар тавьсан байл. Тэгээд миний санаж байгаа зүг бол яг энэ лов хотелтэй юм уу ялангуяа нэг юм одоо ажлын байрны ёс бус харилцаатай одоо Японд сүүлийн нэг жилд гарч байгаа бас хамгийн том одоо сэдв бол арай биш баг тий. Тэр сүүлийн яг нөгөө нэг түрүү хоёлаа ярьжсэн шүү дээ. Fuji TV-гийн Японы хамгийн том хэвлэл мэдээллийн компани одоо тэр нөгөө нэг өдөртөг халтан тушаалуудын холбогдсон
хэрэг бас одоо болтлыг нөгөө нийцэн шатанд орохгүй явж байгаа. Аа. Тий. Ерөөсөл нөө Японы яг entertainment салбарч өөрөө ер нь тийм байна. Ганц Япон гэхгүй Америкт бол нэг хэд удаа бас одоо бэлгийн даран хүч ирхийлэл, бэлгийн одоо мүлжлэг гэж нэрлэх үүтэй тийм асуудал гарч ирээд байгаа шүү дээ, тий. Тий, ер нь яг Японы улс төр яг зөв ерөөхдөө ингэ яаж чадаад Японы улс төр ер нь өөр айгүй хөгжилтэй шүү дээ. Тийм сонин содон одоо скандалаас ерөөс тасаахгүй. Би тэгтээ амьдралд анх удаа одоо юу гэдэг эмэгтэй өндөр албан тушаалын одоо хүн одоо юу гэдэг нэг иймэрхүү хэрэгт оролцож байгаа бол түүхийг бол сонсч байна. Өмнө нь болохоор бас тэр нөгөө нэг бас нэг бүр Японы үндэсний ассамблеэд сонгогдсон нэг нөхөр татвар төлөгчдийн мөнгөөр хөдөө орон нутгаар ажил зарцуулна гэдэг аюу хэмжээний мөнгө зарцуулсан юм байл та бараг 20 сая жилийн yen зарцуулаад. Тэгээд нөгөө нэг энэ хурц одоо ингээд ийм их олон удаа ингээд Японоор ингээд аялж юм ажил хийх шалтгаан мөгөөд нөхрийн аясан газруудыг яасан ч дандаа халуун аршаатай газруудаар яваад байсан. Тийм тэгээд бас нөхөр нэг олон нийтийн өмнө бүр хэвлэлийн байгууллага хийгээд тэн дээрээ мелдаун болонгуудаа уйлж орилоод тэгээ ер нь бол яг нэг жилдээ бол нэг юм тодорхой хэмжээний иймгүй сонирс юм гардаг. Тэгээ би бол яг нэг ийм яг улаан цай ингээ гардуулаад тэр эмхтэн юм байдгийг бол бас амьдрал даах удаал маш сонин тохиолдол байгаа даа. Гэхдээ надад бол яг энэ баригдсан байдал амар сонирхолтой байгаа байхгүй те. Хизээч Акира Огава за би ингээ баригдана гэж бодоогүй юм шиг байгаа юм. Ер нь ингээ тийм боломж гарахгүй. Тэгсэн чинь шал өөр бас тийм хүн нөхрөө хардаж яваад нэг том улс төрчийг барьсан байх. Тэгээ нөгөө нь яасан бол нөгөө юу гэвэл нөхрөө хардаад нөхрийгөө барьсан юм болоо болно. Одоо мэдгүй. Тэр мөр нь одоо энэ мэдээлэл төр би энэ яхан ньюсээс л одоо англи руу орчуулуулаад ингээд япон хэл мэдгүй юм чинь олж одоо уншснаар л одоо талиллууллаа. За манай Шагид ямар мэдээлэл юу ярих гэж? За өнгөрсөн 7 хоногт болсон бас яг entertainment салбартай холбоотой ялангуяа Америкт хамгийн их бас олон хүмүүсийн анхаарлыг татсан мэдээ бол Apple Super Bowl буюу Америкийн одоо мэргэжлийн хөл бөмбөгийн авшлуулалт тэмцээн дундад болдог алдарт halftime show-ны одоо энэ удаагийн одоо halftime show дээр оролцох уран бүтээлчийг зарласан. Зарласан. Гэтэ болог байгаа. Болог байгаа тий. За тэгээд хэнийг зарласан бэ гэхээр Порто Рикогоос гаралтай латин хэл дээр уран бүтээлүүд төрөгдөг. За латино trap хөгжмийн одоо хаан гэж нэрлэгддэг. Bad Bunny гэдэг уран бүтээлчийг. Bad Bunny. Тий, Bad Bunny гэдэг уран бүтээлч. Юу вэ? Би бол сонсож байгаагүй. Тий, яг ер нь бол яг зүгээр олон улс алдаргүйгээр тэлчих юм бол айгу тэнэг бах те. Тэр чинь одоо нөгөө нэг амар лантан байлгүй бодвол би ялангуяа нөгөө нэг латин хэл дээрх бол одоо орчин цагийн одоо хамгийн том уран бүтээлч. За. Тэгээд нөгөө нэг YouTube дээрх үзэлтүүд нь нэг ямар ч дунд багтлаа тэр бөмбөмтэй те. Дандаа бүх дундууд нь баг ингээд давчдаг. За. Аимштай том уран бүтээлч. За. Сонгогчдод тэд миний санаж байгаа зүг бол Shakira, Jennifer Lopez хоёроос одоо хойш хаахны гэх юм уу ер нь эрэхтэй тэгээд 100% латин хэл дээр уран бүтээлээ туурвдаг. Анхны уран бүтээлч одоо Америкийн нөхцөл улсын одоо тэр хөл бөмбөгийн авшлах Super Bowl гэдэг ивэнтийг одоо halftime show-н дээр тоглоход болж байгаа гэдэг нь бас тийм онцгой юм байсан. Тэгэд яагаад гэхээр Super Bowl бол манайхаар бол яг Америкт бол наадам. Тэгэд телевизийн хамгийн их хүн үздэг одоо улс орон дээр амардаг. Тэгээд тэр зөвхөн тэр одоо тоглолтыг үзэх тэр halftime show-г үзнэ гэдэг нь өөрөө яг тийм одоо үндэсний тийм баяр ёслол хэмжээний тийм тийчтэй болсон тийм арга хэмжээ амар юм бол тийм л шүү дээ. Тий, тэгээд өмнө нь яг Shakira, Jennifer Lopez хоёрын хувьд жишээ нь одоо юу хэвдэ англи хэл дээр дуунуудад гардаг уран бүтээл шүү дээ. Гэтэл Bad Bunny-гийн хувьд баг англиар сайн ярьдаг залуу байхгүй. Тэгэхээр Super Bowl halftime-аар Испани дуулагдана гэсэн үг юм байна шүү дээ. Тэгэхээр манай ярьд бол яг нэг одоо юу гэдэг нөгөө нэг мэдээж нөгөө нэг том уран бүтээлчтэй хамтарсан нөгөө англи одоо юутай дуудаа мэдээж дуулах байх л та. Нөгөө талаасаа бол яг зүгээр ер нь энэ чинь эхлээд нөгөө Pepsi halftime show гэдэг нэрээр бас айгүй олон жил явсан шүү дээ. Бараг 3 жил явж чад. Тэгээд 4 жилийн өмнөөс нөгөө 5 жилийн өмнөөс Apple Music halftime show гэдэг одоо нэртэй болсон. Тэгээд Apple компанийн хувьд ч гэсэн бас яг энэ halftime-ийнхаа одоо энэ уран бүтээлчийг зарлахтаа бас илүү нөгөө нэг тийм international market-а бодоод нэг сурч уу гэсэн нэг тийм юм байна. Ягаад гэхээр Spotify ч тийм үү Apple Music хувьд бол Bad Bunny бол нөгөө нэг баг топ 5-д байгаа. Хамгийн их нөгөө стрим хийдэг уран бүтээлчтэй нэг. Нөгөө талаас бол мэдээж нөгөө нэг Америкт бол өөрөө нэг Испаник гаралтай хүмүүс, Испани хэл дээрх одоо юу гэдэг лээ. Испани хэлтэй одоо хүмүүс бас маш их амьдардаг. Тэгээд энэ нь бас тийм сонирхолтой. Энэ дээр бол яг зүгээр сүүлд зодог тайлсан бас бейсбол их том тамирчин. Одоо баг манай улсын хамгийн гайгүй арга хэмжээ дээр англи дууч юм уу юу юм уу авчираад байгаа юм бэ гэдэг. Бас нэг юм одоо нэг жоохон юм шүмжлэх хандлагатай бас хүмүүс гарч ирээд тий. Нэг юм асуулт байна. Halftime Super Bowl halftime дээр
тухайн жилийнхээ хамгийн лагийн л дууддаг билүү? Эсвэл зүгээр л ингээд нэг мартагдсан хүмүүсээс авчир дуулуулад байдаг талтай те. Нэг Snoop Dogg гэдэг дуулаад байсан нь лөө те. Snoop Dogg гэдэг чинь бол чинь юун дээр тухайн арга хэмжээ нь болохоор өөрөө Калифорни мужид болоод тэгээд тэр арга хэмжээ тэр чигээр ерөөхдөө нөгөө нэг юм одоо юу хэвдэ нэг юм хипхоп хөгжмийг одоо хипхоп хөгжим гэдэг тийм сэдвийн доор Дрэмрээ бүгд хэлсэн шүү дээ. Тэгээд нөгөө нэг East West-ийн одоо том артистуудыг авчираа. Тэгээд Kendrick Lamar нөгөө нэг дуулсан шүү дээ. Eminem, 50 Cent man. Eminem билүү? Тэгээд яг уу ер нь бол тэр чинь нөгөө хүмүүс чинь одоо манайхан бол бас амар үүдсэн half time show шүү дээ. Хин байсан. Dr. Dre, Snoop Dogg, Eminem, 50 Cent, Mary J. Blige, тэгээд Kendrick Lamar гэдэг. Тэгээ нөгөө манайхан болохоор яг Kendrick гэдэг нь бас жоохон баг жоохон дургуун мургуу байгаа. Гэтэ Kendrick бол яг тухайн арга хэмжээнд чинь нөгөө Compton гэдэг нөгөө нэг одоо City of Compton гэдэг ба штэ. За. Яг одоо NWA гэдэг юм уу те хипхопын хамгийн том хамтлаг. Тэгээ нөгөө Selena Gomez-ийн төсөө энэ бол Америкт хамгийн хүн газруудаа нэг. Compton айгуух тийм одоо ингэ бас ингэж юм багтгаж тий багтгаж нэг тийм тоолт моолт. Утга нь бол ерөөдөө бол яг яг нэг хөгшин одууд хийслээ тэгээд хипхоп хөгжим гэдэгсэн. Ер нь бол half time шоу бол одоо шинэ Америкийн зах зээл дээр бол ялангуяа рекламны үн байгаа даа штэ. Одоо секунд рекламны одоо хамгийн өндөр үн хүрдэг арга хэмжээ. Тэгээд энэ Супер Боул зориулж зөвхөн тэр реклам Супер Боул зориулж зөвхөн компаниуд реклам хийж өрсөлдөг хоорондоо жишээ. Одоо хамгийн креатив хамгийн одоо гоё рекламыг тэнд хүмүүс үзүүлэх гэж зорьдог. Тэгээд дундуур нь бол Apple Music одоо авснаасаа хойш л ерөөдөө илүү нөгөө тийм тренди гэх юм уу тий. Орчин цагийн том артистуудыг бас ингэж ер нь дандаа л том оруулж ирж байгаа юм байна. Миний асуулт юм байсан. 2017 онд чинь Louis Fonsi, Daddy Yankee алж ялаа штэ. Тэр Despacito орж байгаагүй мó? Орж байгаагүй. Тэгвэл тэгээ нэг артист тухайн жилийн хэмжлэн байна. Миний бол зүгээр хамгийн санаж байгаа бол яг латин гаралтай гэдэг юм бол Shakira хин хоёр хамт тоглож ирсэн. J-Lo хоёр хамгийн латинлэг Супер Боул байсан ба штэ. Тэгвэл бас их Америкийн түүхэнд бас айгу ховор байж магадгүй тийм үйл явдал Супер Боулаар болох ч юм ба штэ. Тэгээд бас Супер Боулын үзэгчтэй өчсөн бас энэ удаа ялангуяа Испани хэлтэй гэх юм бол Латин Америк одоо үзэгчд бас энэ тоглолтыг бас яг анх удаа шимтэн үзэх бас нэг юм болж байгаа юм шиг байна. За миний дараагийн сонгох сэдв бол яг Японы яг тэнгис дүнгиж гараалт байдаг газар нь сонгосон сэдв байна. Энэ бол Солонгос улс. Солонгост 9 сарын 26-нд дата центр гэж байдаг. Дата центрт нь гал гарсан юм да. За дата центрт одоо улсын төрийн байгууллагууд чинь бүгдээрээ үйлчлэгээ үзүүлдэг. Одоо манай чинь ийм Монголиа ч юм уу олон ингээл бүгд үйлчлэгээ үзүүлдэг болчиход байна шүү дээ. Одоо ийм Монголиагүй ч юм уу өөр илүү дотоод төрийн цахим үйлчлэгээгүйгээр төсөөлөхөд аягүй хэцүү болчиход байна. Нийгмийн даатгалаа тэргээр авч ин цалин малин инээдрээ бүгдийг ингэдэг. За төрийн байгууллагуудыг нь одоо бүх одоо тооцоо хадгалтыг нэг дата центр гэж байгуулахад хадгалж байгаа. За тэгээд Япон Солонгосын нэг том одоо дата центрт нь төмөр гарсан юм байна. Төмөрөөс нь болоод Солонгосын маш олон төрлийн үйлчилгээнүүд доголдсон. Зарим нь одоо хүртэл сэргээг байгаа. Тэгээ системтэйгээр сэргээгээд явж байгаа юм лээ. Тэгээд ерөөсөө Солонгост энэ одоо юутай төрийн байгууллагын одоо дата центр тэрлүү хандах мэдээлэл рүү хайлт нь 200 мянган хайлттайгаар Google Trend дээр сүүлийн 7 хоног тэргүүлж байгаа. Тэгээ гол сэдв Солонгосчуудын тэр сүүлийн 7 хоногийн гол сэдв энэ байгаа юм билээ. Манай одоо Солонгост ажилладаг амьдардаг монголч зөндөөлөдөг үлгүүд те. Тэднээс ч гэсэн тодорхой хэмжээгээр юу яадаг бах те. Интернет үйлчилгээ дээр авдаг л хахтаа бодвол захим. Тэднээс ч гэсэн бас хүндрэл учраад байгаа юм шиг үлээ. За мэдж байгаа хүмүүсээ бас комментар үлдээгээрээ яг ямар төвшөнд манайхан монголчууд яг яаж уртж байна гэдгийг те. За дараагийн сэдв Монголтой холбоотой сэдв бас ярих гэж бодож байна. За энэ бол одоо 10 дугаар сар гэдэг бол Оскарын сар тэгж ярьд юм л шүү дээ. Тэгээ яагаад вэ гэхээр Оскарын кино наадмын сонгон шалгуулалтын процесс нь өөрөө өмнөх оныхоо за би яг сарын нэг сайн санахгүй 12 сарын 20 дээр үлээ 1 дээр ч үлээ таслаад тэрнээс өмнө гарсан кинонуудыг ерөөдөө нөгөө нэг өмнөчлөх гэж үздэг. Тэгэхээр яг энэ 10 дугаар сарын бол яг намрын өдрүүд дээр болохоор ерөөдөө одоо энэ жилийн буюу дараа жилийн Оскарт өрсөлдөх гол кинонууд нэгт нөгөө нэг нээлттэй хийдэг. Хоёрт болохоор олон улсын одоо нөгөө нэг олон улсын улс орнууд өөрсдийнхөө нэг Оскарт одоо өрсөлдөх кинонуудаа одоо тухайн хариуцж байгаа байгууллагууд нь ингээд сонгодог. Энэ 7 хоногийн болохоор
Монгол улс болохоор одоо дараач болох Оскарын кино наадмын шилдэг гараад ирдэг кинон дээр Монголоос зуршилдаг киног бол Чимээгүй хотын жолооч гэдэг киног сонгоод байгаа. За. Тийм. Чимээгүй хотын жолооч гэдэг киноны болохоор ерхий продюсер нь болохоор Номи ажилласан. За тэгээ найруулагч нь болохоор одоо алдарт найруулагч Сэгдорч байна. Одоо Сэгдорч хийсэн ийм кино. Тэгээд баримтат кино юм уу? Үгүй, уран сайхны кино. Тэгээд Монголд хол нээлтэн чинь за 100 ч одоо хавар баг нээлттэй хийсэн баха. Тэгээд тий. Тэгээд Монголд нээлттэй хавар. Тэгээд ерөөдөө бас ойр байдаг одоо зэрэглээ хөдлөхөөр ер нь бол нэг олон улсын нэлээд олон кино наадмуудаар бас нэг юм скрининг хийцсэн. Тэгээд юуны Эстоны нөгөө нэг Таллины кино наадмын шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчдэр тэгээд бас авцсан байгаа. Тэгээд яг одоо яг тэр ер нь кино сонирхдаг манай залуучууд бол их их киног үзсэн баг. Тэгээд бид бас өмнө бас нэг баава болгосон бас айгу өндөр хүлээлттэй бас олон улсын кинонууд мөр явсан. Тэгээд Чимээгүй хотын жолооч бол бас манай бас орчин үеийн Монголын кино урлагийн одоо салбарт хийгдсэн. Бас айгу тийм их тийм мундаг том кино. Тийм үү. Тийм илүү нэг жоохон арт талтай гэх юм уу. Тэгээ арилжаа биш жоохон арт талтай кино. Гэхдээ одоо хүндсэн сэдв тэгээд ялангуяа би бол нэг өөрөө бас жоохон киноны мэргэжлийн учраас яг зураг авалт тэгээд тэр нөгөө нэг одоо өнгө тавилт гэдэг юм уу тийм тэр зүйлүүд бол надад бол тухайн кино айгу тийм их тийм одоо тийм гүнс хөтөлбөлтэйсэн. Тэгээд бас одоо чи нэг Монголоос ингээд нөгөө нэг тасалбар авчиж байгаа шүү дээ. Тэгээд тасалбар аваад дахиад нөгөө нэг одоо шорт листэнд орох марк айгүй олон процессуд байгаа. Тэгээд бас даунууд байгаа юм тийм. Даунууд байгаа. Тэгээд бас юмыг аж мэдхүү бас ядаж нөгөө нэг юм сонгогчдын шорт лист руу ороод ирээсэй гэсэн бас айгүй хүсэл байгаа. Тийм байх магадaltaй болоод одоо яг хэлж ийн гэсэн үг шүү дээ. Тий, яг хөө зөв ер нь бол сүүлийн одоо юу хэвдэ нэг ер нь манай Монголын кино урлаг ингээл нэг юм шүмжлэлгүй одоо янз янзын л явж байгаа шүү дээ. Тэгээд ямар ч сан бас юм нэг тийм урагшаа харсан тэгээд бас юм нэг шат урагшаа халах чи гэсэн бас их тийм том гайгүй сайн зарим кино болсон юм болов уу гэж бодож байгаа. Онцгой тийм төсөл юм байна тий. Яг хөө надад л тийм одоо гүнзгийсэн. За тэгээд Оскартай холбоотой бас нэг сонир мэдээ байгаа нь болохоор Австрали улс бас баримтат киноны төрөл дээр Монгол зураг авалт нь хийгдсэн. Чон шөнөөр ирдэг гэдэг докюдрама. Одоо баримтат уран сайхны. Тий, баримтат уран сайхны киног бол Австрали улс өрсөлдөхөөр сонгосон байна. Тэгээд үйл явдал нь Монгол 100% өрнөдөг. Герман, Австрали, Монголын уран бүтээлчдийн хамтарсан ийм бас кино төсөл бас. Чи үзнэ үү? Би үзэж амжааг байгаа. Юун дээр миний ойлгосон зүйл бол уул нь UBF дээр гарсан юм шиг үлээ. Тэр нөгөө нэг ойр нь фестивалуудаар явж амжихгүй учраас үзэж байгаа тийм. Юу Чимээгүй хотыг бол чи үзсэн юм байна те. Кино театрт үзсэн үү? Тийм, театрт яг ерөнхий нээлт нь үзсэн. Одоо бол буцсан биз дээ те. Тийм, буцсан. За. Яг манад дэш нөгөө нэг жоохон зовлон нөгөө нэг айтаахан кинонууд айгу хурдан буучдаг зовлон байгаа гэдэг. Арт кино болохоор ялтчгүй нэг тийм ашиггүй болж дараад байгаа. Бэдэг бах л та те. За Номи гэж одоо би сонсож байгаа юм манай квиз мэст ордог юм уу биш үү? Үгүй. Яг Номи болохоор нөгөө нэг өнгөрсөн жил нөгөө нэг бас нөгөө нэг юуны өөрөө кино урлагийн зөвлөлт байж хагаад өөрийнхөө киног өрсөлдүүлчлээ баярлаа гэдгээд бас нэлээ нөгөө нэг бас тийм хил амд оролцсон. Яг тэр хил ам нь бол яг зүгээр аюу миний хувьд аюу тийм жоо шодрог бас хил ам байсан л та. Тэгээ өөрөө санал асуулт шатнд оролцоогүй. Нөгөө талаас нь бас нэг урлагийн зөвлөлт байгаа одоо хэлээ кино зөвлөлт байгаа гэд өөрөө бас ч уран бүтээлч хүн шүү дээ. Тэгэхээр бас тэр утгаараа бас одоо юу гэдэг нөхрийн одоо продюсерсэн киног бас хасч нэг ихээр бас жоохон нэг тийм их үтэй. Энэ манер болохоор Монголоос олон улсын кино наадмууд дээр шүүгчээр тасалтгүй ажиллаж байгаа бас тийм нэг энэ чиглэлийн юм шүү дээ. Тэгэл ер нь бол жил болгон манах Оскарт нэг урлагийн зөвлөлөөс нэг киногоо сайдгийг аль ёсоор өгдөг. Энэ Оскарт аль ёсоор өгөх тийм юутай тийм квоттай гэдэг юм шиг шүү дээ. Тэрийг ч одоо мэдээгүй л явсан юм байна. Тэгээ сонгогчдынхаа юу гэсэн юм дэс ямар ч чимээг отожлооч бол эндэлтэй сонгогдсон байна. За дараагийн мэдээлэл Их Британи руу ирж байна. Их Британд Omeprazole гэдэг кальциум айлтаа сүүлийн 7 хоногт хэрэгүүлсэн байна. Omeprazole гэхээр зарим нэг манайхан мэдэх нэг нь бол нэлээд мэдэх байхаа. Ер нь их түгээмэл юм байна. За британчуудын за би уншсан одоо яг мэдээллөөр 70-80% нь яг Omeprazole-ыг тодорхой хэмжээнд ашиглаж үзсэн байдаг. Тийм амар түгээмэл ашиглагддаг юм байна л та. Юунд ашигладаг вэ? Би жишээ нь ашигладаг. Яг одоо карманд ингэ явж байдаг. Ходоод хорсдог штэ. Цээжний хүчил нэмэгдээд ходоод хорсоход уудаг энэ нэмийг Omeprazole гэж нэрлэдэг байна. За тэгсэн чинь Британий National Health Service одоо Британий эрүүл мэндийн байгууллага нь Omeprazole-тай холбоотой мэдээлэл ууг нь бол маш эрт гаргацсан байсан.
urgent буюу маш яруу анхааруулга гэд гаргацсан нь одоо интернетэд нөгөө зарим одоо инфлюенсерүүд гэж яддаг шүү дээ. Инфлюенсерүүд омепразол юм байна гэж яриад бодлоготой юм бодлогогүй юм уу? Британд даяараа омепразол гэдэг хайлт ерөөсөө ингээд тэргүүлээд байгаа юм байна. За омепразол яагаад вэ гэсэн чинь эрүүл мэндэд үзүүлж байгаа одоо сөрөг нөлөө нэлээд тийм эрсдэлтэй болж дарсан. Юу гэж байгаа вэ гэхээр омепразолыг ямар нэгэн эрүүл ахуйн одоо эмчийн хараа хяналтаас гадуур 2-7 хоногоос удаан хугацаанд уучлахгүй. Уучлахгүй. Хэрвээ удвал энэ процесс нь яванда хүмүүсийг юм нөгөө эрдэсийн дутагдлалд оруулаад байна. За тухайлбал хамгийн гол нь D витамин, B12 гэдэг маш чухал байдаг эрдэсийн дутагдлалд яванда омепразол оруулах магадaltaй гэдгийг одоо Daily Mail за том одоо инфлюенсерүүд үлгэж аваад бүгд ашигладаг болохоор эн чинь ийм юм биш тэгээд нэлийн тренд болоод Британд даяараа энэ омепразолын асуудал шуугаад байгаа юм байна. Чи омепразол уудаг уу? Үгүй. Би юу сонсож юм бэ? Сонсочгүй юм уу? За омепразол хэрвээ яг уу реклам биш л тэгэхдээ надад бол омепразол айгүй тийм бүр амьдралын хөвшил болчиход байна л да. Тэр нь удаан хугацаанд ашиглавал айгүй аюултай ингэнэ. Тэгээд ер нь л олон хүмүүс удаан хугацаанд ашигладаг байх тэгээд тэр нь хүмүүсийг санаа зовоод байгаа юм байна л да. Омепразол яд ийм ингэ. Одоо Монголд төвөмөл ашигладаг Рени дэртэй орсон төстэй гэсэн үг үү? Ренийг бол би мэдэхгүй байна. Омепразол одоо жишээ нь тригел ч юм уу гелийн төрлөх байдаг шүү дээ. Тэр чинь бол хан давхраг үүсгэж байгаа болохос яг тэр нөгөө хүчил болоод байгаа шалтгааныг нь бол эмчилдэггүй мэлээ шүү дээ. Омепразолыг бол одоо жишээ нь би нэг удаа уугаал өдөртөө бол ямар ч асуудал үүсгэж байлцдаг. Аюу тийм бүр ингээд аюу амрахгүй. Ерөө хүчлэг байгаад байдаг бол омепразол юм бэлээ л дээ. Ууг нь манайхаар бол цээж орсон юм. Цээж орсоод байдаг. Тэгсэн чинь тэр нь ядж хахт ингээ асуудалтай ингэнэ. Тэгсэн чинь би ганцаараа тэр эмчээж хорсолтой асуудалтай ш. Ер нь Британд даяараа л олон хүн ашигладаг. Тэгээд яана энэ ч одоо амар олон жил ашигласан штэ л гэж санаа зовоод байгаа. Санаа зовцоод байгаа юм бэл. За дараагийн мэдээлэл. За дараагийн мэдээллийг NBA-тэй холбоотой бас өнгөрсөн 7 хоногт бас нэлээд олон хүмүүсийн анхаарлыг татсны мэдээллийг ярих гэж бодож байна. За домогт сагсан бөмбөгч LeBron James-ийн магадгүй сүүлийн үлээлж магадгүй гэдэг. За. Тий яриа бас өнгөрсөн. Lakers-тэй болов. Тий Lakers-тайгаа. Нэлээд тийм юу гэвэл олон анхаарлыг татлаа. Тэгээд яасан бэ гэхээр за сагсан бөмбөг сонирхтой хүмүүс бол агихэд бол агиус манер юм гэж. Одоо ч баг 20 үйлрэл тоглож байна. Тэгээд Lakers-тэй 2 жилийн өмнө 2 жилийн гэрээ хийчихсэн байжгаад за энэ бол болохоор Lakers ирэхэд нэг гэрээгээ сунх үгүйгээ одоо гэрээс дуусж байгаа учраас гэрээгээ сунх үгүйгээ Lakers-тэй ярилцсан байл та. Lakers багаас бол LeBron James бол гэрээ сунгах бол юу санал тавиагүй. Одоо хүртэл тавиагүй юм. Уг нь бол үдийг тавьсан байдаг үлээ тэ. Тий. Тэгэнгүүт яасан бэ гэхээр одоо нөгөө нэг сагсан бөмбөгийн тамирчин болохоор нөгөө player option гэдэг нэг юм байгаад гэрээ байгуулгатай. Тэр нөгөө баг нь гэрээ тавихгүй бол одоо сүүлийн нэг жил шууд өөрөө нэг юм гэрээгээ шууд ингээд сунгах нэг их байдаг байхгүй. Тэгээд LeBron James яг тэр ихээ ашиглаад юуцсан дараа жил ингээд дараагийн үйл болохоор Los Angeles Lakers клубд бол ингээд тоглох нь бол тодорхой болсон. Гэхдээ дахин Lakers бол ерөөдөө бол гэрээ сунгахгүй байх магадлалгүй өндөртөө болж байгаа юм байна. Тэгээд ерөөдөө болохоор манер сая бас нөгөө нэг NBA media дээр ярьсан байлаа. Ер нь бол яг төсөл бол айгүй ойрч байгаа. Тэгээд би одоо энэ удаа ингээд Лукагийн багт ингээд тоолох гэж байгаа гэдэг байдалтай нэг тийм мэдээлэл өгсөн. За ер нь ойр тойрны хүрээнээс нь буюу одоо өөрийнх нь аяга триш болын ярьж байгаагаар юу гэж юм гэхээр за ер нь бол яг LeBron James зодод тайлах юм бол Kobe-гийн нөгөө нэг зодод тайлдаг сүүлийн жил чинь бас тийм баяр ёслолын байлтай болж өнгөрсөн шүү дээ. Олдсон баг болгон дээр нөгөө нэг ингээл өөртөө зориулсан юм нөгөө нэг tribute видео тавиал те. Тэгэл тоглогчд ингээл бүгд ингээл гар ус хүмүүсийг аваад айгу тийм баяр ёслолын байлтай байсан байхгүй. LeBron бол ерөөдөө бол зодод тайлахтаа бол ерөөдөө тиймэрхүү хаалтыг бол хийх байхаа. Гэхдээ боломжтой баг нь бол магадгүй Lakers биш байж магадгүй байна. Одоо том багт бол байхгүй. Байж байгаа гэдэг. Би тэгж ойлгож байна те. Яг нөгөө нэг яг мэдээж чи нөгөө нэг цалин мөнгө зөнгөл зөндөл халуун асуудал байгаа л та. Тэр нь бол яг хүмүүсийн одоо ингээд ярьж байгаа байдлыг харах юм бол магадгүй өөрийн дээр авталсан те нөгөө нэг авраг авсан Cavaliers багтаа Cleveland Cavaliers багтаа ерөөдөө сүүлүүлэлээ үүдэж магадгүй байна. Тэгэхээр ерөөдөө бол бид нар энэ үйлрэлийг дууссан дараа бас одоо юу гэдэг нь дэлхийн даан ганц NBA биш те дэлхийн спортын түүхэндх бас нэг домог тамирчны бүх цаг үед яригддаг тийм Ямаа нарын гэж ярьдаг те. Ямаа нарын тоонд ордог ийм тамирчны бас
одоо сүүлийн үйлрэлээ бас энэ жилдээ энэ зарлж магадгүй юм шиг байна. Тэгээ энэ бол нэг дохио орж байна л гэсэн үг тийм байна. Леброн ч 41 настай санаж 84 оных гэж санаад байна. Тэгэхээр 41 настай одоо 42 хүрэх гээд байгаа юм байна шүү дээ. Ер нь бол үзүүлсэн тоолсон жилээр бол амар үстэй тэр ч одоо 18-таа драфтлогдлоо. Тэгсэн. Тэгээд тэрнээс хойш 42 хүртлээ тасралтгүй өндөр зэрэглэлийн тоолтыг үзүүлж байгаа шүү дээ. Одоо ч гэсэн өндөр түвшинд байгаа хэвээрээ. Тэг яг хөө зүгээр бас холбогдлоо. Одоо ч нөх хүүтэй хамт тоолж байгаа шүү дээ, Брони Джеймстэй. Тэгээд дараагийнх нь хүү Брайс Джеймс нь бас тоолоод байгаа. Бас баг автагаа тоглолмаа. Түүч хоёр өдөр бас их сонин дүр зураг үзсэн шүү дээ. Одоо энэ тамирчид ч бас нийлэн 40 гаргаж тоглодог болчиход шүү дээ. Кристиано Роналдог гарахаар ийм үзэгдэл байгаагүй шүү дээ. Ер нь бол тамирчид бол нэг 30 гаргаад ер нь буураад байгаа. Ер нь Леброн хоёрын хувьд бол яг нөгөө нэг одоо юу хэмтэй хүнээс өөр хөвгөлтэй хүмүүс гэх юм уу? Онцгой төрсөн. Тий, онцгой төрсөн. Нэгт яг мэдээж шин тамирчны уурчтай нөгөөсөө айгуу мундаг. Хоёрт энэ хоёрын хувьд нөгөө нэг одоо хоорондоо ялгаатай чанар нэгэх юм бол өөртөө биед маш их хэмжээний хөрөнгө оруулалт. Тэгээд нэг тийм маш их анхаардаг тий. Жоковичиг бас тийм гэдэг шүү дээ. Жокович одоо бас айгуу ер нь бол бас нас нэлээд дээр болсон. Тэгсэн мөртлөө халуун байж тээ. Тэгээд ер нь бол яг тийш нөгөө нэг одоо яг тэгээ дараа үеийн тамирчид одоо Монголын тамирчид хүртэл энэ чинь ингээд айгуу тийм том үлгэршээ болж штэ. Хүн ингээд бие ингэж арчлах хэрэгтэй байна те. Хоолны дэглэн те. Наацх нь энэ ч одоо арх уухгүй байна те. Зүгээр энгийнээр ярихад тэгэл нөгөө нэг тогтмол төр биендээ зөвхөн биендээ зарцуулж байгаа тэр цаг хөрөнгө хүч хөдөлмөр нь бас одоо юу гэх юм дараа үеийн тамирчид бас юуны спортын ялангуяа үнэт зэрэг тоолох тамирчид бас тийм том рол модел болж байгаа л гэж боддог. Жишиг тогтоогод байна л та. Шагигаас асууж байгаагүй мөн зөвөр нэг юм сонирхолтой санагдаад асуулаа. Сагсан бөмбөгийн ямаа хэм бэ? Ойлгомжтой зү тэ. Тэгэл Жордан гэлтэй. Жордан л гэдэг чинь. Тэрэн дээр бол маргаан байхгүй. Зөвөр маргаантай бол сонирхолтой санагдсан. Тэр яриа үргэлж сонирхолтой байдаг тэ. Тиймэрхүү яриа. За дараагийн сэдв нэгэнд спорт руу орсон юм чинь би Монголд спорттой гэх юм уу e-спорттой холбоотой маш гой сонирхолтой хэд хэдэн сэдв гарсан. Монголын e-спорттой холбоотой. За нэгт мэдээж хэрэг Монголд за Valve-гийн буюу Alpesны ранкаар Монголд дэлхийн чамсаа нэгэ авсан байсан. Гэхдээ HLTV ранк гэж байдаг. HLTV буюу одоо Counter Strike-ийн гол платформ, гол одоо портал гэж хэлж болно л доо. Тийм Counter Strike-ийн HLTV-гийн өөрийн гаргадаг чанс байдаг. За энэ чансаан дээр энэ хоёр Valve rank буюу Valve чансаа буюу HLTV чансаа бол одоо хамгийн гол чансаа. Гэтэл HLTV дээр одоо номер 1-ийг аваагүйсэн. Харах аваагүйсэн. За тэгээ 9 сарын 29-нд HLTV чансаагаа шинжилж гаргасан мэдээлэлээр Монгол зинхүү Valve болон HLTV-гээр дэлхийн номер 1 боллоо. Тэгсэн. Чансаагаар номер 1. Чагт 1 боллоо. За энэ бол миний бодлоор яг түүхэн өдөр байсан л та. Түүхэн өдөр байсныг бас юугаар гэрчлэх вэ гэхээр плей гэдэг нэг хүрээдэг шүү дээ. За нэг бас олон улс тайлбарлагч хийгээд байдаг. Ер нь Монгол ч дургу шүү дээ. Манай би бол тэгж бодлоо. Ууг нь тэгдэг. Гэхдээ мань хүн бол яг их олон жил Азийн Counter Strike-ийг л одоо промоут хийж байгаа. Ингээл яриад явж байгаа. Энэ одоо өөрийнхөө Twitter хуудсан дээр би яг одоо уйлж ийн гэдэг Монголын номер 1 HLTV ранкаар нэг болсон байгааг харуулсан. Яг Valve-гаар бол одоо чинь таялуу 12-т байгаа жишээлбэл 13-т байгаа. Яг Valve-г бол жинхэнэ чансаа харагддаггүй. HLTV бол илүү одоо хамтай гэж одоо өөрсдөө ярьдаг. Би бас тэрнээ санал нэг байгаад ингээд ерөнхийдөө харахаар HLTV илүү хамтаа санагдаад байдаг байхгүй тий. Юун дээр одоо чинь ингээл Vitality-гээ сайн нөгөө нэг эхний 7-оос очиж галзууллаа шүү дээ. Тэр чинь тэгэхэд HLTV ранк дээр чинь 1000 он шүү дээ давахгүй байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр тэр нөө бодож байгаа систем нь Valve-д бол арай нэг юутэй л ухаалаг гэх юм уу. Тэр айгүй хурдан хугацаанд чинь Vitality унчиж байгаа байхгүй. Яг одоо байгаа л бодол л ерөөхдөө тийм шүү дээ. Яг плейгийн хувьд л манайхан бас Counter Strike дагдаг хүмүүс л мэдж байгаа. Elfish Sky-гаас сууг байдаг шүү дээ Австрали. За. Elfish Sky дээр плей айгүй хоордог. Тэгээд юун дээр Монголд хамгийн анх юуны HLTV-гийн ранкийн 9 руу доллараар орж ирээд нөгөө нэг Шаха мейжер дээр чинь плей-офф гарч ирдэг шүү дээ. Тэгээд чинь Азийн анхны баг болоод. Тэгээд тэр үед чинь бас плей чинь бас айгүй жоохон юу гадсан байхгүй. Жоохон балаа мэдсэн байхгүй юун дээр. Одоо тэр юу Азийн бол хамгийн шилдэг амжилт бол Монгол. Таялуу маялуу өдргээд мангар мэрэдс тээ. Нөгөө Солонгосын нөгөө баг байгаа даа шүү дээ. Бүр MVP бэсэн санаад байна. V-Fly юу лээ? MVP нэлийн дэше явжсэн санаад байна. Би буруу санаад нэг баг бүр нэг тэр чинь одоо ингээд авсан шагнал магнал үдсэн хүмүүсийн тоо машины ерөөхдөө ингээд айгүй өөр шүү дээ чинь ийм өөр генерашны хооронд одоо ингээд юу юм те өөр юмыг өөр юмтай харьцуулаад тэгээд V-Fly-ийн тэр амжилтанд хүрэхгүй мөрөхгүй
Монголд болоогүй нэ. За сая юун дээр S-tier хамгийн анхныхаа шагналыг авсан. Энэ EWC дээр. Тэгэж гисэн плей бас яг чинь баг сарын өмнө шүү дээ. Плей яг одоо Монголд maybe бүх цаг үеийг байж магадгүй. Бүх цаг үеийн номер 1 байж магадгүй тэргээд. Надад тийм хүний юм заавч нэг юм одоо их хэмт нэг юм болж байгаа зүйл дээр эсрэг нэг тийм үнцэг гаргаж ирээл те. Тийм юм тэгэх дуртай юм уу гэж манай нэрийг бодоод идэг шүү. Би бол ингэж тайлбарласан. Плэг гэж те. За плей насаараа Азийн Counter Strike-ийг промот хийх гэж оролдож байгаа. За ингээд карьерийн турш те. Тэгээ Монгол зүйл ингээд санаандгүй ингээд мань хүнээс хамааралгүй гараад ирсэн. Тэгээд мань хүний хэлэх гээд байгаа санаа бол Азийн Counter Strike угаасаа лага. Угаас ийм биш би хэлээ үздэл гэж хэлэх гээд байгаа нэг яг үгүй гэж арга юм болов гэж би зүгээр бид гэж тайлж үнсэн шүү. Тэгээ яг үндсэн сэдв рүү ороход юун дээр Монголын үзүүлж байгаа амжилт бол түүхэн амжилт. Тэгээд Аз ТV-с одоо дэлхийн хүн амын хэдэн хувь амжилт тийм. Энэ том ТV-с яг одоо e-спортын хамгийн том төрөл дээр Азийг төлөвлөх бүх амжилтуудыг ингээд гаргаад явж байгаа. Тэгээд дээрэс нь хамгийн гоё нь болохоор Арын албан тэр чигээрээ Монгол, дасгалжуулагч нь өөрөө Монгол. Байгууллага нь Монгол, нэр нь Монгол гэх. Тэгээ бүх зүйл нь ингээд бас Монгол улсыг ингээд сушилж байгаа ийм унтцлагч дараа бол бид бүгд бахахгүй бахын аргагүй. Тэгээ дээрэс нь e-спортын ертөнцид ярихад Counter Strike бас нэгдүгээр угийн доктортойсэн. Маш олон жил доктортой байгаас гадна нэг хэсэг хамгийн том e-спорт юу вэ гэдэг яриан дээр нөгөө юу орж ирдэг байлаа шүү дээ. Шагналын мөнгө дээр яригддаг байлаа шүү дээ. Гэтэл Dota мото яригддаг байсан чинь яг одоогийн байдлаар бол Counter Strike явж байгаа нийт өгсөн шагналын мөнгөөрөө тэг доктортой байгаагаар бас яалтчгүй хамгийн томуудын нэг бас олон орныг хамарч байгаа гэдэг утгаараа бас байна. Одоо шинэ League of Legends гэдэг бас том тоглоом байна шүү дээ. Одоо л тоглогчдын том унахгүй лаг байгаад байгаа шүү дээ. Тэгээ бас нөгөө нэг юм Солонгос Японы Солонгос хятадын хооронд л баг болчих гээд шүү дээ. Одоо л тэг яг хуу entertainment байдлаараа ч гэсэн ерөөдөө бол e-спорт өмнө соёлоо яаж тэлсэн тийм Counter Strike бол яг энгийн үнчс үзээд ойл хамгийн хурд хугацаанд ойлгох боломжтой энэ e-спортын төрөл. Тэгээ ямар сайндаа YouTube-ийн одоо шууд дамжуулдаг 120 мянган хүн зэрэг үзнэ. Би зүгээр мэйжэ салбарт Монгол тийм юм байгаагүй гэж боддог байхгүй те. Бэс юм уу? Одоо оройны 9 цагийн мэдэн дээр одоо мэдгүй дотоодын телевизүүдээс ер нь бол яг үнийг ихэд үнсний дээдлигийн сагсан бөмбөгийн одоо дээдлиг баг шүү Монгол. Тэр л яг Монгол одоо юу гэдэг лээ Монголын тоглолт хоёр л ер нь бол ийм хэмжээний coverage авч байгаа. Тэс одоо өөрөөр бол Хэвээ мэдгүй 120 мянгаыг бол би харж байгаагүй тоо байлаа. Ер нь санаа нь бол одоо бүгд л орог үзэж байна гэсэн. Өдөр чи ютубер 120 мянга гэдэг чинь нэг дэлгэцээр нэг хүн үзэхгүй шүү дээ. Цаана олон хүмүүс дундаа үзэж байгаа ш хувилбарууд байгаа юм болохоор нийлбэр үзэлтээр бол бас амар өндөр одоо ингээд нийтээр сонирхдаг. Ялангуяа залуу үеийнх нь байгаад байна л та. Бараг үздэггүй залуу үе гэж байхгүй болсон. Ийм e-спортоор амьсгалж байгаа яг энэ цаг үед Монголд болж байгаа Counter Strike-тэй холбоотой сэдв зөвхөн Монголын чагтныг болсон асуудал биш байна. Бас нэг өөр сэдв орж ирсэн. За энэ бол No Crisis. За No Crisis-ыг Монголтой одоо яг холбох уугүй бас яг мэдэхгүй байна. Тэгээ яалтчгүй холбогдно. Яалтчгүй холбогдно. Ягаад тэгэхээр No Crisis гэдэг Faceit платформ дээр номер 1 болсон. Одоо Хойд Америкийн номер 1 тоглогч. Хойд Америкийн номер 1 тоглогч. За энэ бол мэргэжлийн тоглогч бол биш. Тэгээ энгийн хүмүүсийн тоглодог амар том платформ бол Faceit. За энэ дээр одоо чансаагаар номер 1 болсон. Одоо No Crisis гэдэг залуу байгаа. No Crisis гэдэг залуу хамгийн гол нь 1 жилийн дотор. Номер 1. Ерөөсө жилийн өмнө Counter Strike Faceit дээр ирэх нэг л жилийн дотор номер 1 болсон. Энэ ерөөсө түүхэнд байж байгаагүй юм үзүүлэлт юм байл та. Сарын дотор юу лээ? Түшин баг 4000 айлууд авцсан юм биш үү? Тий. Тэгээд одоо бичлэгүүдийг харсан. За би YouTube бичлэгүүдийг харсан. Хүмүүс бичлэгүүдийг харчаад за энэ бол cheat буюу ингээд яагаад вэ? Булхацтай гисэн маш их хардлагатайсан. Ямар санда Faceit-ийн одоо удирдлага нь Нью-Йоркт No Crisis-ийг өрөөд за өнгөрсөн 7 хоногт яг бүр үзүүлэн тоглолт гэх юм уу? Тийм тоглолт хийгэж Faceit-ийн офис дээр яг нөгөө anti-cheat програмууд суулгасан буюу одоо юу гэдгийг ямар ч нэг чиглэх боломжгүй орчинд хяналтанд ор тийм хяналтанд ор яг 3 өдрийн турш тоглосон багтлаа. 2 өдрийн турш тоглоод тэгээд Faceit-ийг албисаа зарласан. За энэ бол cheated биш юм байна. Тэгээд дээрээс нь албисны FPL буюу тий одоо тэмцээнүүд оролцох эрхийг нь бол Faceit No Crisis дээр л нээж өгсөн. За ингээд No Crisis гэдэг одоо нэр бол одоо хүртэл Twitter-ээр ер нь Counter Strike орчинд No Crisis ярьж байна. Тэгээ Robs 2.0 гэж нэлээд байгаа шүү дээ бүр. За Donk 2.0 янз янзаар ярьж байна. Robs 2.0 гэд нэлээд байгаа шалтгаан нөгөө нэг Faceit дээр очиж өөрийгөө шалгуулсан анхны тохиолдол биш. Тэгээ хамгийн анхны нөгөө нэг Faceit-ийн төв офс дээр очиж өөрийгөө яг жигнэсээ ингэ сайн буудаг гэдгээ баталсан хүн бол Robs байсан. Одоо Эстоны домогт
домогт тоглогч. Сагаар тий. Одоо стил фейз дээр байгаа да. Фейз ч бас халаа нотоолох шиг. Тэгээд Робс яг бас юун дээр фейсти офс дээр нь очиод өөрийгөө яг чидэг биш гэдгийг батлаад одоо супер одынхаа замлыг эхлүүлжсэн. Яг тэнтэй адилхан үйл явдал болохоор одоо No Craze дээр тохиолдсон учраас одоо ер нь Counter-Strike яг одоо юу юм те ерөөсөө бүгд л ярьж байгаа шүү дээ. За одоо Counter-Strike ертөнцийн бол No Craze бол яг л Donk, яг л Monos юм магадгүй Robsтэй яг тэрэн шиг супер од шинээр ингээд төрж гарч ирж байна. Тэгээ No Craze 18 настай 18 настай залуу яаж Монголтой холбогдоод байгаа юм бэ? Монгол улсын иргэн бол биш. Гэхдээ нэрийг нь бол Майдер гэдэг. Тий, жаргалын Майдер. За тэгэхээр мань хүн бол бүрээд Оросд байдаг одоо бүрээд гэр бүлнээс бүрээд тэр монголоор ярьдгийн юм шиг байлээ. Би нэг монголоор хариу биччихлээ. Гэхдээ Оросын иргэн. Гэхдээ фейсбુક дээр тоглохдоо монгол улсын талбайг ашигладаг. Өөрөөс нь олон бичлэгүүд дээр ч асууж чи хаанаас ирсэн бэ? Би Монголынхоо I'm from Mongolia гэж тайлбарладаг те. Тэр нас их гоё. Одоо тэгэд No Craze бол ингээд монгол талбаан дээр тоглодог гэх юм уу? Одоо яг ин царайг нь харуул одоо ямар ч тийм ялгаа байхгүй зүгээр л монгол залуу байгаа зү. Яаж Майдер гэж нэртэй. Гэхдээ яг энэ залуу Америкт байгаа. Тэгээд энэ супер шин төрж байгаа хот ингээд өөрийгөө цаашдаа Оросын туган дээр явах болов Монголын туган дээр явах бол сайн мэдгүй байна. Өөрийгөө бол монгол гэж хэлэх дуртай юм байна. За ийм залуу ингээд гарч ирсэн. Би нөгөө Stevie Tuke-ийн нөгөө нэг юун дээр стрим дээр яг юун дээр No Craze таарад. Тэгсэн чи манай нөгөө баг нахгүй. Stevie Tuke гэсэн. Манай багт No Craze байгаа юм шүү дээ. Би чи carry-гээ бид тэр хожиж нэстэй мэстэй гэдэг. Тэгээ нөгөө тоглолцуулж та хоорондоо ярилцаад байсан аахгүй. Чи хаанаас ирсэн юм бэ гэсэн чинь I'm from Mongolia гэж шууд хэлчихлээ. Харин тий. Тэгэхээр ерөөсөө яг тэгдэг. За яг одоо Орос стантай байгаа Оросыг ялгарлан гадуурхаж байгаа болохоор магадгүй өөрийгөө монгол гэж хэлэх магадлалаа энэ илүү өндөр болсон ч бас сонин цаг үе юм. Ямар ч No Craze ингээд No Craze харин монгол багт ирж тоглох болов гэдэг яриа бас хүмүүсийн сонирхлыг маш их татаалах шиг байна. Олон хүн асуугаад ах шиг байлаа те. Тэгээ No Craze гэдэг энэ залуу Америкт сурдгийн юм шиг байлаа. Одоогор бол мэрэгжлийн баг аль нэг багтай гэрээ хийгээг байгаа. Ярьслаа өгсөн байхад үтсэн. Тэгээ тэн дээр болохоор юун дээр чи Монголд чамайг өөрөө тоглох уу гэд асууж илээ шүү. Тэгээ юм дээр ер нь бол про бол болох байхаа. Гэхдээ мэдээж Монголд тоглоно гэдэг нь амар гоё. Гэхдээ яг бодит дээр бол Монголс нэгт намайг авахгүй байхаа. Яагаад гэхээр хэлний асуудал айгүй хүнд гадна. Би ерөөдөө бага хэмжээгээр монголоор ярьдаг. Тэгээ дээрээс нь болохоор манай аялга айгүй шал өөр. Тийм учраас нөгөө коммуникейшны асуудал үүсэх учраас шууд одоо юу Монгол багт тоглоно гэж хэлэхэд айгүй хэцүү байна гэдэг юм ярьжээ. Яг дасаагүй халах аялгаар одоо бидний ярьж байгаа аялгаар Монгол аялгаар ярьж байгаа ярьдаг сурцсан хүн бол бороод аялгыг сонсвол нэг хэсэгтээ бас жоохон самгардна. 7-14 хоног болвол ер нь бол ойлгож эхэлнэ. Яалтчгүй монгол хэл гэхдээ арай өөр аялгаар ярьдаг болохоор те. Тэгээ No Craze бол тех магадлал бага бах. Гэхдээ мэдгүй заавал монголч өөр монгол тоглохгүй байхыг ягаад үгүй гэж те. Манай бусад бас монгол багуудын сэдв маш халуун байгаад шүү дээ. Монгол бол номер 1 болсон юм байна. Одоо уг нь бол яг Монголын Counter-Strike-ийн ертөнцид бас хамгийн чухал асуудал бол Монголын чагт хоёр хинбэ. Тэгээд тэр чагт хоёр бусдуудынхаа энэ салбартаа одоо бүстэй тэргүүлэх үү гэдэг маш чухал асуудал байгаа. Тэнд өрсөлдөж байгаа багуудаас ч гэсэн сонирхож бас болохын те мэдгүй шүү дээ те. Юу болох юм бэ? Юу болохыг бол хэлж мэдгүй байна те. За сүүлийн сэдв. Шагныг сонгох уу? Сүүлийн сэдв чинь юу сонгочлоо? Мэдгүй. Сүүлийн сэдв байхгүй бол цаг нэлээд болсон байгаа бол ингээд дуусгасан ч яах вэ? Никол Кидман, Селена Гомес гэдэг Холливуудын нэг жоохон байх шиг тий. За эхний ховжиг бол өнгөрсөн 7 хоногт бас юуны ер нь бас интернет орчны хайлт юм уу одоо юм дээр бас айгуу тийм топ мэдээ авсан сэдв бол Селена Гомес хурмаа хийсэн гэдэг мэдээ байла. Тэгээд яг хуу миний үз зүгээс жоохон харамсалтай юм нөгөө нэг Селена Гомес хурмаа хийсэн гэж хүмүүс их яриад байгаа байхгүй. Селена Гомес Селена Бланка болж байгаа шүү дээ гэдэг. Тийм Бени Бланка болон Селена Гомес хоёр хурмаа хийсэн. Тийм тэгээд яг нөгөө нэг Селена Гомес өөрөө айгуу бас мега одоо том мод. Би өөрөө айгуу тэгтээ яг нэг тийм дуртай биш. Бени Бланка бол Селена Гомесийг дагуулахгүй өөрөө том мод. Ууг нь тий. Аян зохиогч гэх юм уу тэр продюсер хөгжмийн продюсер тий. Тэгээд зүгээр хүмүүс урталт гардггүй болохоор сайн мэддэггүй юм шиг байна тий. Тэгээ Бени Бланка ш одоо юуны Billboard-ын шалгалтыг яг тэргүүлсэн хитэн ч дуртай юм. Бараг сүүлд тоолж хахад нэг 20 орчим юм байсан баг. За хамгийн алдартай нь нэрлэлтэй. За би энийг яг бүр ингэж гоё харж байгаад ярихгүй бас ингэж юм орхичвал айгу харамсалтай. Би бас нөө сүүлд Google Trend дээр юу орж ирээд байсан бэ? Beni Blanco Network гэдэг хайлт маш олон орж ирсэн. Selena Gomez-ийн хоёр хурмаа хийнэ гэдэг дээр
бүгдээрээ Бенни Бланко гэж хийн. За энэ ер нь баян хүн юм уугүй юм уу гэд хүмүүс гайхаж үзээд байх шиг байгаа. За яг орчин цагийн бол одоо хөгжмийн бол нөгөө нэг юм супер продюсерүүд гэдэг ойлголт өгдөг. Тэгээ супер продюсер гэдэг ойлголтоор одоо шинэ Шведийн Макс Марстен ч юм уу тий. Бурхан минь бурхан штэ тий. Тийм тэгээд яг тим нөгөө нэг төвшөнд буюу супер продюсерийн төвшөнд одоо Монголд одоо зүүрлүүл наран 100 ч юм уу магадгүй тий. тий. За яж би энэ скэс. За Макс Мартин ч одоо миний мэдэх юм Backstreet Boys, за Britney Spears, NSYNC ч байсан санаж байна. За тэгээ сүүлд бүр Taylor Swift, Katy Perry хоёрын нэг диск хийсэн дуунууд төр хүртэл продюсер нь ажилласан харагдчихлаа. Ерөөсөө Benny Blanco-гийн хувьд болохоор одоогийн байдлаар хөгжмийн одоо чартыг тэргүүлсэн нийт нэгдүгээр байранд бичигдсэн 29 дуг одоогийн байдлаар зогсоод байгаа юм байна. За чи хамгийн алдартай мэддгийг нэрлэлтэй. Тэр нь сонирм. 29-ийн сонсмоор өөдсөн шүү дээ. Тэгээ эн чинь нөгөө нэг юуны Selena Gomez-ийн бас айгүй олон зохиож гисэн юм байна. Айгүй олон нуудыг зохиож өгч байсан. Тэгээд яг юу нь бол юуны за яж байгаа би нөгөө нэг Katy Perry-гийн тэр нөгөө нэг амар нөгөө нэг алж исэн үе яагаад байгаа шүү дээ. Яг тэр үеийнхэн бол Katy Perry-гийн баг бихэнх хитүүдийг биччихсэн. Одоо шээ тэр нөгөө нэг Teenage Dream за тэгээд араас нь Kesha-гийн TikTok тийм юм. Тэгээд Taya Cruz-ийн Dynamite за сүүлд болохоор Britney Spears-ийн тэр нөгөө Circus ер нь амар домог юм биш тийм. Maroon 5-ийн Moose Like Jagger, Gym Class Heroes-ийн нөгөө Stereo Hearts гэдэг нөгөө хитэд дуулдаг. Айдан лавинтай хамт хийдэг дуу тэргээд Payphone-ыг бас зохиосон. Би уулын цээжээрээ баг бүх дуунд мэддэг байсан. Тэгээ одоо яг тулсан чинь жоохон юу яагаад л та. Бланко тэгээд ийм god like одоо амар мундаг домог мөртлөө одоо Instagram дээр тавьсан пост нь хүмүүсийн хайрыг бас их хүргээд байгаа юм шиг байна. Instagram дээр юу гэж утсан бэ гэхээр би жинхэнэ амьдрал дээрх одоо үлгэрийн гүнжтэйг хэрэлчлээ штэ. Эцний гүнжтэйг хэрэлчлээ штэ гэж. Буюу одоо Selena Gomez ямар хайрладаг, инэрдэг талаараа бас ингээд сэтгэлээсээ ингээд хэлсэн одоо юм шиг хүмүүст хүрж байгаа юм. Дээрэс нь өргөцсөн хүмүүс нь хормон дээр бол vibe нь үнэхээр гоё. Яг чин сэтгэлээсээ аж аргалтай юм гоё vibe таа гэж хин олон хүн хэлсэн баг шиг өстэй. Taylor Swift бүгд л явж илээ л дээ. Тэгээ нэг бас сая чи бас энэ өмнөд лааш нөгөө нэг Taylor Swift нөгөө Kelsey хоёр бас нөгөө сүү тавьсан байсаа зарлаа. Тэгээд энэ яг тэр хавцаа супер юу байлаа шүү дээ. Power couple гэж нэрлэдэг шүү дээ. Хоёр ертөнцийн супер хоёр нийлсэн дээ. Тэгээ тэнтэй одоо адилхан дүүцхүүц одоо энэ бол бас нөгөө нэг power couples бол ялч юм уу? Benny Blanco бол яг ялангуяа нөгөө нэг mainstream хөгжмийн зах зээл дээр одоо байгаа яг супер продюсерүүдийн яг эд ирэн дээр явж байгаа супер продюсерүүдийн нэг тэгээд бас энэ хоёрын бас хослол нэг хэсэгтэй сонсч байгаа том ослох нэг одоо юу гэдэг нэг Jay-Z, Beyoncé гэдэг шиг тийм хэмжээний том ослол үүсэж байгаа. Яг хоо тий Selena Gomez маягагүй шүү. Тий 2 байсан шүү. Selena Blanco болж байгаа шүү дээ. За Selena Gomez гэдэг хайлт 500 мянган хайлтаа сүүлийн 7 хоногт тэргүүлсэн бол яг энтэй адилхан нэг хүний нэр одоо Hollywood-аас орж ирээд байна л да. Энэ бол Nicole Kidman. Гэтэ яг эсрэг одоо үйл явдалтай. Kid Urban-тай хэдэн жил гэрэлсэн юм. Тэр хоёр чи хүүхдүүдтэй. Удаж байгаа штэ тэр одоо баг 20 жил болсон байхаа. За нэлийн олон жил одоо хамт байгаа. Тэгсэн чинь тэгээ бас яг Австралийн бол орны бол одоо жинхэнэ супер каплууд нь бол маш олон жил байсан. Тэгсэн чинь Kid Urban гэртээ ирэхгүй 1 сар болж байгаа гинэ. За энийг бол юугаар мэдээлжил TMZ гэдэг сайтаар мэдээлжил л да. Яг үнэн хэсэг нь одоо бараг батлагдсан баг. Ямар ч гэсэн Nicole Kidman, Kid Urban хоёр хоорондоо салж байгаа нь нэлээд том сенсац байна. Hollywood-ийн төвшнээ. Гэхдээ яаж салж байгаа нь бас их сонио. Мэдээж хэрэг хоёр хүн хоёр тгшэл болохоор чинь ихэнх магадлалаар араар тавилтаадаг. Хин араар тавьсан бэ гэдэг асуудал байдаг. Энэ тохиолдолд магадгүй хүмүүсийн таамаглалаар яриагаар бол Nicole Kidman Kid Urban гэртээ ирэхгүй байна гэж хэлж байгааг бодоход одоо нэг Baby Girl гэдэг нэг кино хийсэн шүү дээ. Залуучуудтай ингээд хайр сэтгэлийн сексийн холбоотой байдаг энэ кинонд тоолсон Nicole Kidman бэж магадгүй гэсэн таамагаас Hollywood-аар яваад байна л да. Яг тэгээд манайхан бас яг энэ мэдгүй хүмүүс ахын бол Kid Urban бол өөрөө American country хөгжмийн бас супер од. Тэгээд маш олон жил асар амжилттай нөгөө нэг юм аялан тоглолтууд хийж байгаа бас юм том уран бүтээлчтэй. Кидминийг бол үсэн манайхан бүгд мэдэн штэ. Тийм байх. За энэ хүрээд манай өнөөдрийн тэр энд гэдэг одоо тренд ярьдаг нэвтрүүлэг маань өндөрлөх болсон байна. За бид хоёрын анхны дугаар болж байна. Та бүхэн subscribe дараарай манай channel дээр. За дээрэс нь комментоор бас үлдээгээрэй. Юу ярил зүгээр нь яхаараа гэд бид нарыг бас дэмжээрэй. Баярлалаа. Дараагийн логт иргэн уулзцгаая.
Эцэг амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Jensen Prenatal Канадын амин дэм.